Тус төслийг JICA олон улсын байгууллагын санхүүжилтээр Монгол улсын засгийн газар, Япон улсын засгийн газартай хамтран хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү хугацаанд Монголын албан хаагчид Япон улсын Саппоро хотын галт төмөртэй тэмцэх газарт сургалтанд хамрагдсан байна. Тэгвэл нийслэлийн онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн 2015 оны эхний 6 дугаар сарын байдлаар аюулт үзэгдэл техникийн холбогдолтой ослын нийт 2050 удаагийн дуудлагаар ажиллаж, болцгүй гамшиг аюулаас 415 иргэнийг аварч, аж ахуйн нэгж байгууллагын 4.4 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна. Тус албаныхан аюулт үзэгдэл ослын голомтонд ямар ч тохиолдолд ажиллаж хуулиар хүлээсвэргээ биелүүлсээр ирсэн юм. 2015 он онцгой байдлын байгууллагын хувьд бас эргэцүүн шинжилгээ хийсэн, гамшигаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлсэн. Мөн дээр нь одоо иргэдийнхаа аюулгүй байдлыг хангахад онцгой анхаарсан жил болж өнгөрч байна гэж одоо дүгнэж байгаа. Энэ 5 сарын байдлаар онцгой байдлын албан хаагчид маань нийтдээ 620 гаруй хүний амь насыг аварч 12 орчим тэрбум төгрөгийн одоо эд хөрөнгийг авран хамгаалсан байгаа. Энэхүү төрлөөр онцгой байдлын албаныхан ойн баяраа угтахаас гадна өөрсдийн хийж гүйцэтгэдэг үүргээ иргэдэд таниулж, алба үүргээ ойлгуулах зорилготойгоор хийсэн цаашид онцгой байдлын алба гамшигаас хамгаалах үйл ажиллагааны эргэцэн орчныг боловсронгүй болгох, гамшигаас урьдчилан сэргийлэх эрсдлийг бууруулахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, албан хаагчдын сахилах бат хариуцлага, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлж, хэрэгслийн бэлэн байдал, чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллана хэмээн албаныхан ярьж байсан юм.